Сайн байна уу? Би Ари байна. Энэ удаа гамшиг тохиолдсон үед юуг авч явах, юуг бэлдэж байх хэрэгтэй тасаар бүгдд нь зааж өгөх гэж байна. Юуны өмнө гамшиг болохоос өмнө бэлдэж цуглуулах шаардлагатай зүйлсийн тасаар эхэлж ярив. Үүнийг онцгой байдлын авч гарах хэрэгсэл гэж нэрсдэг. Эдгээрийг хийдэг буудыг хэвж байгаа юм. Үүнийг онцгой байдлын авч гарах хууд гэж нэрсдэг. Тэгэхээр хамтдаа бэлтцгээе. Юуны өмнө онцгой байдлын авч гарах хуудыг бэлтэнэ. Онцгой байдлын авч гарах хууд нь өөрөөр ч хэлбэртэй байх нь хамгийн тохиромжтой. Үүнд 3 шалтгаан бий. Аюулгүй асрах боломжтой, хөдөлгөөнд саад босохгүй, амархан ядардаггүй учраас юм. Дараа нь онцгой байдлын авч гарах хэрэгслээ бэлтцгээе. Гамшиг тохиолдсны дараа хэдэн өдрийн турш өөрийгөө аюулгүй байсгахын тулд ерөнхийдөө хэрэгтэй гэж үздэг зүйлс юм. Одоо зөөврийн бие засах газрын тасаар танилцуулъя. Гамшиг тохиолдсон үед бие засах газар ашиглах боломжгүй байх тохиолдол гарч болзошгүй. Тийм үед хэрэглэх зүйл бол зөөврийн бие засах газар юм. Энэ нь авч явахад тохиромжтой хэмжээтэй бөгөөд 100 ины дэлгүүр зэрэг газраас худалдан авч болно. Дараа нь зөөврийн бие засах газрыг хэрхэн хэрэглэх тасаар тайлбарлая. Гамшиг болсон үед бие засах газар ашиглах боломжгүй байж болохын адил хог хаягдлыг ч цуглуулах боломжгүй байж магадгүй. Тийм тохиолдолд хогийг гэртээ хадгалах шаардлагатай болно. Үнэр бага гаргадаг ууц зэрэг хэрэгслийг ашиглаж аль болох цэвэр цэмцгэр байлгах нь чухал. Үүнээс гадна халдвар төвчнөөс сэргийлэх хэрэгсэл, үнэт зүйлс зэрэг таныг хамгаалах, мөн таныг илэрхийлэх зүйлсийг хамтд нь хийж бэлдээрэй. Онцгой байдлын үед авч гарах цүнхээ бэлдсэн бол эцэст нь нөөц хүнс хэрэгслийг ч бас бэлдэж тавиарай. Хийн болон усны хангамж тасарсан үед мөн тусламж эрт хэсэг хугацаанд амьдрахад хэрэгтэй зүйлсийг бэлдэх хэрэгтэй. Хоол хүнс уух зүйл өдөр тутмын амьдралд шаардлагатай зүйлсийг хамгийн багадаа хэдэн өдөр эсвэл 1-7 хоногийн нөөцтэй байхаар бэлдээрэй. Rolling stock гэх арга бий. Энэ нь өдөр тутмынхаа хүнс уух зүйлсийг жаахан илүү хэмжээгээр авч хэрэглэсэн хэмжээгээ дахин нөхөж гэвтээ үргэлж нөөцтэй байлгах арга юм. Ингэснээр нэг дор их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй бөгөөд өдөр тутмын амьдралдаа байгалийн жамаар бэлтгэлтэй байж чадна. Үзсэнд баярлалаа. Дараагийн видеогч бас үзээрэй.